Баярлалаа. Агуулгаал ихсэн хармаар л юм шиг надад зүгээр санагдсан. Би одоо боловсролын яамыг шүүмжилдэг хүмүүсийн нэг. Боловсролын яамнаас нь аврья гэж би хүртэл ярьж ирсэн. Өнөөдрийн байгаа процесс төрийн ганцхан боловсролын асуудал биш л дээ. Бид түрүү хэлсэн энэ бол нийгмийн цогц хүрээний асуудал болчиход байгаа. Тэгээ энэ хүүхд хамгааллын тухай хуулийн шинжилсэн найруулгыг биднэрт тарааж өгсөн. Хамгийн харамсалтай юм л яг л энд л байгаа даа юм л да. Тэгээд энэ дээр хурдан морины уралдаантай холбоотой хүүхдтэй холбоотой 10 залт байна. Хоригдсан залтууд. Нэгтэлтэй. Гэтэл гамшигын нөхцөл байдалтай онцгой нөхцөл байдлын үеийн хүүхд хамгаалалттай холбоотой 6хан залт байна. Асуудал энд байна. Та нарын оруулж ирж байгаа энэ дотор асуудал байна гэсэн үг. Баянзүрх Хүсгэл аймгийн Баянзүрх сумын сургууль зааг гараад хүүхдүүд нь сурахад маш хүнд нөхцөл бүрдсэн. Тэгэхэд танаас сайд боловсролын сайд ямар хариулт хэлсэн бэ гэхээр энэ бол аймаг орон нутгийнх нь өөрийнх нь үүрэг юм а гэж хэлж ирсэн. Энэ өөрөө харамсалтай. Энд хүүхэд хамгааллын асуудал орхигдож байгаа. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд хүн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох ёстой. Үндсэн хуулиараа. Энэ гамшигын нөхцөл байсан, онцгой нөхцөл байсан үгүй л байсан. Засгийн газрын хуралдаанаар оруулаад гамшигынхаа төсвөөс, засгийн газрын нөөцөөс мөнгөний гаргаад тэнд хүүхдүүдийн төлөө арга хэмжээ авах ёстой байсан. Би нэгээр юу хэлэх гээд байна гэхээр та нар зөвхөн цаасан дээр ажиллаж байна. Цаасан дээрэж бүрэн ажиллахгүй. Өнөөдөр энд орж ирээд байнгын хорооны хуралдаанд орж ирэхдээ та бүхэн концепцтэй гэрүүл хөдөлмөрийн нэгэн хамгааллын яам, боловсролын яам, хууль зүйн дотоод хэргийн яам, эрүүл мэндийн яам, цахим хөгжил харилцаа холбооны яам, соёлын яам. Цогцоороо асуудлаа тодорхойлоод орж ирэх хэрэгтэй байхгүй. Энд яах гэж та нарыг бид нэр тодорхой асуултууд асууж байгаа вэ гэхээр ямар концепцээр бид нар цаашдаа ямар хамгаалал зарчим, ямар гарч шийдлийг эрэлхийлж явж байгаа вэ гэдэг дээр л хамтарч шийдэл гаргахыг л бид нар хүсэж байгаа. Харамсалтай нь та бүхэн зөвхөн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа өөрсдийнхөө арсыг хамгаалах хэмжээнд тайлбарлаад өнгөрч байгаа нь маш харамсалтай. Би бол харамсалтай гэж хэлнэ. Би бол энийг эмгэнэл гэж хэлнэ энэ үгэлэгт. Яг хүүхэд хамгааллын энэ асуудал дээр ямар бодит үйл ажиллагааг та бүхэн хийж байгаа вэ гэдэг өнөөдрийн энэ дүр төрх чинь өнөөдрийн нийгмийн тойл болсон энэ үеийнгийн хүчирхийлэл, энэ дээрлэхэлт, энэ амь насаа алдж байгаа асуудлууд, энэ хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурч чадахгүй сургуулийнхаа танхимд гадагшаа нарс гарсан салхи сийгсэн өрөөнд хичээл хийгээд бид нарыг авраач гэж яхад энэ бол онцгой гамшигын нөхцөл байдал биш юм а гэж хэлээд буцаж байгаа сайдтай холбоотой асуудал байхгүй. Нийгмийн энэ асуудлыг бид нэр цогцоор нь авч үзэх ёстой. Засгийн газар, улсын хурал тусдаа. Улсын хурал та бүхэнд аль болох шийдэл дээр нь дэм болохыг хүсэж байгаа. Гэтэл та нар шийдлээ оруулж ирэхгүй хий хоосон тайлгын хэлбэрийг явуулж байгаа нь маш харамсалтай байна. Маш харамсалтай байна. Та бүхэн ярьсаар л байна. Хүүхэд хамгаалалт нэрээр улсын төсөв дээр төсөв тавихыг л хүсэж байна. Бодит ажил чинь ерөөсөө хийгдэхгүй. Би нэг Хүсгэл аймгийн Баянзүрх сумын нар салхин сийгсэн сургуулаар тэнд эдэр 9-ийн хүүтэнд хүүхдүүд яаж даарч хурж исэн бэ гэдгээр та бүхэнд хэлж байгаа. За замира гүшүү гэлээ.